За одоо өнөөдөр 2 дахь цач ирэх гэж байгаа. Тэгсэн чинь нэг хөрхөн Солонгод гарчаад манай Анжука автобусаар ирж байгаа. Би тосгоо явж байна. Тэгсэн чинь манай Анжич хөөрхөн Солон болон дагуулсан явж шүү дээ. Тэр орж ирээ баг Солон. Аттай хэмэртэй юм байна. За яг л автобус нь ирж таарч байна. Тавтаа маа. За ядруу. Agree. Царай чи дайчгаа сайхан биш. Чи ч Солон дагуулаад ирдэ шүү дээ. Согтим. Энд чиний төрсөн нутаг болох гэдэг юм шүү. Солон болгохтой өгч шүү дээ тэр дээр. За яах вэ? Жоход ээж юусэн гэж. Энэ өвснөс дээрээ л шар байгаа байхгүй. Йоо бүр зүгээр юу. Ээж яах та охиноо гоёх гал тэгж байгаа. Амар ухсан маа? Амар ухсан биш. Одоо тэр мөрийг бол бүр яаж түүхээ? Тэгэл түүх шүү дээ. Тэр мөрийг. Амар агац. Наата чинь шигтэй болж дээ. Гэтэ би нөгөө эцэглийн юм дуртай болохоор. За яах вэ? Өнөөдөр идэх юм хоолны юм авах байж. Манай гүцэлцгэр анжууд ийм өчигдөр айндрс ирэх өгсөн. Лимитгүйгээр хязгааргүйгээр гүцэлцэг нийтэх. Цэцэрлэгийн жимс идэх эрхийг өгсөн. Манай энэ сарнаа бол амар байгаа. Энэ багтаас ийм багш. Энийг аргач нь өгөх нь юу яах вэ? Та. Анжу энэ 10 настай Анжакар Анжу дээр ирсэн байна. Анжу чиний нэртэй адилхан юм биш. Үцгэлэн гаргасан байхгүй. Энэ хараач. Энэ нөгөө нэг юугээр хийсэн? Пластар нөгөө. Энийг миний хараач. Энийг нөгөө нэг пластик хайлуулад тий юуны сав хайлуулад хийсэн байгаа. Энийг харж энэ өвөө. Одоо зундаас хайлуулад юм бийсэн байхгүй. Бөө тэр хараач. Ингээ нөгөө зургийн дарчуд болд юм уу тий? Боловсрол хийж хурд болохгүй. Анжу 10 настай Анжуг үцгэлэнд ирсэн. Хөөрхөн маа. Тий. Энд яг солигдох ингээл солигдтээ. Энэ бол 9 сарын хэдэн хүртэл гэсэн юм шүү. Тий. Үгээд жван. Аав. Бано. Хай. Хай. За ингээд бид дөрөв 10 их ургац авлаа өнөөдөр. Энэтэй гоё. Хоёул хаана явж байгаа вэ? Стейкерт явж байгаа. Өглөө гэрээсээ гарсан. Анжи устны нэг ч үг дуурахгүй машинаа харж байсан. Дотор нь мухаа эргээд одоо л аваагааг болж ах шүү тий. Тэгээд бит хоёр Анжи Азуу Андрес бид дөрөв ирээд би машинаа бариад тэгээд энэ ийм юм бэлдэж ирсэн гэрээсээ. Амар гоё. Ийм юм бэлдэж ирээд тако бэлдэж ирээд тэгээ кофегаа ингээ уугаа сууж байна. Азуу кофегаа ууж юмаа идчихэд гадуур жоох алхахаар орсон. Тэгээд дэлгүүрээс бас ийм захиад онцсан бас нэг хүүхэн иймэрхүү юмнууд авсан явж байгаа. Одоо дахиад нэг ороод нэг жоох явна. Андрес болохоор юугээ тоглоод
загас барьчаад тэгээд би тэр 3:30 дуулсан гэсэн юм чи. Миний дүрийг ингээ араас дараад өгдөө. За яаж гараа. За би тэд байж гараа. Би тэд ингээд өнөөдөр энэ дээр байдаг нэг нууранд арал дээр очиж яах гээ явж байгаа. Тэгээд азтай. За хаалганд онгорхоо байж байгаад ингээд ачаа энд буулгачлаа. Тэгсэн чинь айнш миний усны гутлыг марцсан байж байгаа. Тэгэхээр усны гутландаа яваад буцаад машина доор тавьчаад алхаад ирнэ гэсэн. Тэгээд би тэд ингээд юм хүмүүс авцсан ингээ байж байна. Азуу тэнд нэр би тэд ингээд загсныхээ юунд ирсэн одоо завын загсаалд байгаа төгжөт байгаа. Ja, säkerhetsspel da? Ja. Och jag bara till Anjuda. Så är det så. Зайлшгүй юм да. Thank you. Тэгээ нөгөө явна. Дотор хазуу усээ тий. За бид нэр загшны тусгандаа ирсэн. За Анжука юу хийж байгаа? Нан bread. За энэсгий хоолой идэж байна. Кофегаа ууж байна. Hej. Миний хань сууж байна. 4 här på besök här idag. 2. En norsk och 3 mongolska. Ska vi snart ut och leta mål. За бид нар энд өнөөдөр 4 хүн ирсэн. 3 Монгол, 1 Норвеги байна гинэ. Одоо бид нар Норвегийн хамгийн чухал, хамгийн үнэтэй гоё жимс түүхээ явж байна гинэ. За одоо тэгээд энэ болохоор уцны сүлжээ авахгүй, цахилгаан байхгүй, юу ч авахгүй. Харин радио Нэрвэгээр. Эртний Норвегичийн амьдралаар нэг хоног. За энэ манай ах сууж байна. Боловсролын газар гэсэн Монгол улсын зөвлөх багш сууж байна. За ямар Норвегийн нуурын дэр гэдэг амралтын байшин бид хоёрын хувьд анх удаага энэ байшингийн хувьд Монгол хүн уруура ирсэн анхны тохиолдол байх гэж бодож байна. Их сайхан. Яг Норвегийн яг орчноор нь цуганд нь модын хийгээд за ширээг нь тойроод наасаачаад за ингээд сууж нэг хоног 2 өдөр Энд бол ингээ хотос хотод юмуд байгаа. орой загас байна. Одоо энэ шигээд молта гэж зөвхөн Норвегид өргөдөж юм шийднэ. За ийм байгаа. Тэгээд энэ тэн төргөн тусламжийн юмуд байгаа. Энд яг нөгөө юу координашн газрын зураг яг хаана байгаа. За энэ бид энд намсус байгаа. Бид нар яваад энэ машинаа тавиад одоо энэ дугуй дээр амхиа энд ирсэн байна. Энд ирсэн нөө. Тэгээд гадаа болохоор ингэж харагдаж байгаа. Нар гарна гэсэн гараагүй. За энд нэг 2 ор байгаа. Бидүүтэй онт чинь. За энд ингээд тулууны хавхмах байна. Цонхоор ингэж харагдаж байна. За тэнд бол нэг галтгооны юм байна. Даралтай. Жолсон гоё байгаа. Харин тий бүх сайн. За бид нар энэ башныг хоноод. За манай байшингийн гадаанаараа ийм их нэрс байна. Бид сая орон хоолыг идчихсэн. Одоо жимсэндээ явнаа. Нааш бүгдээрээ ингээд ийм тосны готлоо өмссөн байна. Ийм тосны готлоо байна. За бид копигаа уусууж байна. За анжоо нэг юм туслангийн ном уншиж байна. За юу хэдэн 2015 оны 5 сарын 14 гэж байна. Энэ цуслангийн байшинд бид 2 дахь удаага ирж амарлаа. Ирсэн өдөр бороотой хүйтэн байсан тул бид шууд амарч хагас өдөр нартайж сэрүүхэн өдөр байлаа. Бид эндээс 40 орчим минут алхаж загас байв. Мөн каяк заваар явв. Оронд нь хоол хийж, нууранд тор тавиад хүзэр тоглож ном уншив. Бүтэн сайн өдөр бид тороо шалгахад нийт 6 загас орсон ба барьсан 2 загастайгаа нийлээд цэвэрлэж гэрийн зүг алхав. Хээ. Заваар явна. Сайхан газар, сайхан амарлаа, баярлаа. Амра Мики, сайхан Андерс гэсэн байна.
За 16 оны 6 сарын 3-наас 5-ны хооронд гинэ. Энэ цуслангийн байшинд Андрес ирж ирэх дуртай. Бид ч бас нэгэн адил. Энэ удаад Мики шалгалтандаа бэлдээ сайхнаа ангийнхантайгаа амраад явсан тул бид хоёр ирлээ. Цаг агаар нилээд хүйтэн салхитай байв. Эхний өдөр завь нь хол байсан тул Андрес заваа авахаар яваад бараг л би 3 цаг хүлээж сүүлдээ яасан гинэ айгаад устай хүмүүс рүү алга болчихлоо гэж уцтах гэж байтал мань хүн гарч ирэв. Нилээн ууртай. Бид нилээн маргалдав. Шүн их хүйтэн байв. Маргалцсан бид хоёр юу нүү загсанд явж бид хоёр загас байв. Ямар хоол хийсэн гинэ? Хоол хийгээд бид хоёр энийг ууртай бицээж гинэ. Бид хоёр хоол хийгээд байшинг олдол яа гинэ? Вино уусна л гэж авч ямар нөгөө тор тавиад далайдсан ч сэрүүхэн байсан тул яаж дургуйц үг нэг маш ууртай бицээ. За нэг юм л юм болсон. За тэгсэн чинь дараа нь тор тавихад бид хоёр загас байрав гинэ. Бид буцаж ирэв. Мань нөхөр яахаар явав гэнэ? Загасчлахаар явав. Би радио сонсож энхүү байшинд үлдэв гинэ. Загас тийм амар баригддаггүй. Оронд нь би номоо уншиж, Андрес сонио уншиж, радио сонсож гал өрдөж орой болгов. Шүн 01-ийн үед унтав. Энэ шүн их нэг хүйтэн байсан үгнэ. За өглөө нь болоод цайгаа ууж байраа угаагаад буцав. Сайхан амрав. Дараа нь ирнэ. Байл Андрес амраа Андрес гэж ам. Нэрээ юу нэ? Ямар хааны үеийн битсэн Чингис хааны. Чингис хааны үеийн битсэн нэг сэтгүүл олсон. Уншив 1909 сэтгэл хөдлөв смайл битсэн. За ингэж 2017 оны 6 сарын 17. За Андрес нэлээд олон хоногийн өмнөөс энэ газар руу явна гэж гуйсан болохоор бороотой байсныг үл анзааран ирэв. Энэ удаад Пирамил сургуулаа төгсөөд гэртээ байсан тул хамт ирэв. Мики бас нэг юу гэж амбал нэг сургуулаа төгсөөд оройн нь сайхан тоглоод дээр нь PC сайхна нэг юм үлдсэн гинэ нэг фестивал байсан юм байна. Сайхна болохоор тоглоод дээр нь PC тоглох хүсэлтэй тул үлдсэн. Бид оройн хоолнд нэг хоол идсэн байна. Идээд хүзэр тоглов. Бороотой хүүтэн тул би гэрт үлдэн Андрес Пирамил хоёр загсанд явж би бас тор тавьсан гинэ. Загас 0 гинэ. 0 загас барьсан. Би англи хэлний мэдлэгээ сайжруулахын тулд The Notebook гэсэн Nicholas Sparks ном уншиж эхлэв. Гинэт хурмын бүгжийн дээрээсээ өнөөдөр бид хоёрын хурмын 6 жилийн он өдөр гэдгийг мэдэв. Бид биенээ олсон азтай улс шүү. Андресыг загсанд явсан хойгуур утсан дээрх битсэн шүүлгүүдээ үзэж гинэ. Бичлгүүдээ үзэж аав ээжигээ өрөвдөж жаахан уйлав гинэ. Маргааш бороогүй байвал загас бариад эхлээд тэгээд 3 гээд явна гинэ. Цаг хугацаа урсаж өнгөрч байна да. Имчээ хийж чадаагүйгээ бодохоор харамсалж их төрөгч. Ярианы чадвар минь л дээшлэхгүй байгаа болохоор болсон дээр байсан ч байж магадгүй. Дараа нь уулзъя баяртай гинэ. Дараа яана гэж. Дараа ирнэ баярлалаа гэж. За амраа. За 2019 оны 6 сарын 10 гэж. Нөхөр маань олон удаа ирэхээр хүсдэгч тэр бүр зав боломж муу байх юм аа. Энэ жил маш завгүй байлаа. Хөгшин оюутан залуучуудтай зэрэгцэн суралцах амаргүй адармаатай байв. Кристен тэр нэг улс яасан ямар амралт таарсан гинэ. Миний шалгалт дууссан тул заваар ирвэ. Цаг агаар нартай дулаан гэхдээ шөндөө бороотой. Андрес загаслах боловч 0. Би Мишель Обамагийн эмэгтэйг ном уншиж дуусгаваа гэж. Ангийнхны норвеги хэл дээр ер нь анхны норвеги хэл дээр уншсан гинэ. Сайхан өвчтөй тул ирээгүй. Хаяа энд ирэх бол зүгээр байдаг юм аа. Бас зүгээр байдаг юм аа. Тог утас интернет гинэ. Дахиж ирнэ гэсэн. 21 оны 5 сарын 29 гинэ. Андрес бид хоёр хамтдаа 4 дахь өдрийг орой ирэв. Удаан хугацаанд ярьсан тул энэ удаад
2 хоногоор ирлээ. Ирсэн оройдоо бид хоёр сайхан амраад би хичээлээ хийж андар загасчлав. Гадаа тогтун салхи багтай бороогүй байв. Маргааш нь би өдөржингөө хичээлээ уншив гинэ. Органик гинүү? Органик юм. Тийм шиг. Шалгалттай тул уншсан юм шиг. Андар загас нь өөр газар руу яв. 5 цаг орчмын дараа ирэхдээ нэг жижиг загастай ирэв. Ирээд надад хоол хийж өгч бид хоёр вино ууж радио сонсов. Ингээд 12 цагт унтав. 6 дахь өдрөө өглөө болж цайгаа уугаад гэрлүүгээ явлаа. Сайхнаа харин нэг юм тул энэ удаад ирсэнгүй гинэ. Нэг юмтай байсан юм. Бид хоёрт жолооч хийж үйлчлэв. Ганцхан радиотой тул хичээл хийхэд таатай орчин байв. Шалгалтаа дуусаад нэг ирж амрангаа тэмдэглэнэ. Дуртай газар баярлаа гэсэн. За 22 оны 6 сарын 11. 6 сарын 11 гэж авч. Он гараад хамгийн анхны удаага ирлээ. Шалгалтуудаа нэгээр нь ухаад сүүлийн шалгалтаа өгөхөөр ирлээ. Уншаад л байх ажилтай. Андер загсанд явсан тул би радио сонсоод урд нь ирж байсан тэмдэглүүдээ уншаад сэтгэл хөдлөв. Цуслангийн энэ байр би асуулах гэдэг. За яасан гинэ? Засвар хийгээд арай тухтай болж байгаа юм. Шүүрээ засвар. Настасаа хөөдөв. Ирэнгүүтээ гадаа сууж кофе ууж чанаа. Кофе цаан дууг. Энэ сайхан газар дуугуудсан. Интернет гүрт бол амархад таатай гинэ. Хүн маань 3 хоногийн дараа шалгалтаа өгнө. Охин маань Солонгост амарчаа гинэ. Сайн явж байгаа. Андерсыг хүн өнөөдөр 30 нас хүрсэн. Той ихээсээ өмнө мэдчихээ болсон. Хүүхдүүдээ болоод өөрөө амьдралын чиг журмаар явж аз жаргалтай байгааг харах том аз жаргал юм да. Цогоор харав хармин ирж байна. Хоолоо хийн. Шүл зайцтай гинэ. Амьдрал минь урам өгч намайг хайрлсан жамдаа баярлаа. Энэ жил ирэхдээ гадаа сууж 20 минут бясалгал хийсэ. Таатай сайхан байлаа. Баярлаа. Амраа 2 дахь курсын өтгөө. За энэ Манай хүн тротео пастгоно мэ. нөгөө нэг юугаа яаж чинь? Масса дэлж тань. Ja, det var förfärligt. Kan du inte bruka som låra? Nej. Det går За ju энэ grejt. амар хөвтэй байна. Бэлэнчтэй Ой, грейт. таарч байна. Манай хүн тороо тавих гэдэг энд янзлж байна. Тэгэд юунаас утаа үсгэхээр аваагаагүй. Ингээд байгаад байна. За энэ манай ах юмэгээс авч. Радио сонсоод маргааш нар гам гэсэн. Анжи тэнд загчлсан. Уг нь би загсчлаад нэг загс өрсөн чи нөгөөдгөө алдчихсан. Тэгээ. За энд маргааш өглөөнийхөө 2 сүү юмыг тавьсан. Тэгчээд ийм жимсээ гэсэн бараг 2 ил орчим бахаа гэж үзчихсэн. За энэ анжи үжин. За энэ дотор сайхан байна. За энэ анжи копогоод үжин. Төлөө. За битэр гал төлөөд энэ дотроо ич. За тэр хоёр нөгөө тор тавих гэсэн битэр хүзэрсэн чи би 2-0-аар хаж очиад байж юм. За Андерс тэр хоёрыг анжууд оронд чинь. Тэр нэг хоёрын хар юм усан төгөөдсөн байхгүй битэр одоо ямар сонин гэсэн чи. Дурандсан чи юу вэ? 2 шоу байсан тийм. Одоо хэн сэлүрд чинь? Азах. За. Андерс цуцлаашаа явж. За. Hej. Med vänner.
Танаа тооны гэдэг. Андерсын дундч байна. Азуутын дундч байна. За энд ингээд гал болоо дундч байгаа. Тэгэхээр сайхан сэрүүх хүн болно. Гадаа биш үү те. 22 23 градус. Уу 23 цаг болох гэж байгаа. Тийм гэрэлтэй байна. За ингээд бид хэд бахан хүзэр тоглолоо. Азуу ялсан өнөөдрийн ялагч нь. За энд анжууг унтах гэж байгаа. Хай гэж. Hello. За ингээд гадаа ийм бэлтэй байна уу. За бид хэд өглөө боссоо. Өчтөр орны хоолыг өгчээд байгаа. За 100 өглөө 8 өнгөрөө гэдэг шиг. Баахан гадаагаар төлсөн. Орчин цэвэрлэх шиг боллоо. За чинкал анчмагийн хоол гинэ. Ийм байшинд идэх хоол гинэ. Тэгээд сууж байна. Анчны гүлэш гэсэн хоол идэж байгаа. Аав. Good morning. Good morning. Oglonimen. Men det. За анжоо сайхан мөрснөө. Би ч та бахан хөдөлсөн баха. За ингээд ийм хоол хийлээ. Одоо энэ дараа би тэгээд тороо иргэн энэ хаваараа загасчлан эсвэл өөр нөөрэнд энэ хоёрыг загасчилж магадгүй. Анживтээр аяг тав могоогоос шиг энэ хоёр. Тэгээд бата. Өнөөдөр гадаа сайхан байна. За галаад хэлж. Анжуу таргаа угаасан. Тэр аяга угаацсан. За манай энд чинь 4 тар тавьсан хоёр шүү дээ. Манайх монголоор л яриад байгаа. За ингээд энэ сайхан гал малаа түлээл байж байна да. Хэдэн загас орсон мэдэхгүй. Загсны. Хэдэн загас нэлгэж шиг нэ. Хэд хөдөлж байна? Нэг л одоогийн байдал. Тий. Энэ бас өвлийн загасчлал хийнэ. Тэрээр мөсөө залаад. За. Энэгээр харч. За, ихэвчлэн маань бид цэцлэгхэн байранд хончоод тэгээд гэрлүүгээ явж байна. Нилээн удаан байгаа. Зундаа бас жоохон жимс юмсдаг санаатай байна. Тэнгэр хангаа сайхан янзын гоё байлаа. Нүдэг айл тэнгэр хангаа ивэлээ. Манайх төрүүлээ явж байна. Манай дүү миний хөстэй ирээд явж байна. За бид амраад ирсэн. Анчуусанд орцсон, азуусанд орцсон. Андерс бит хоёрын дараа нь орно. Тэгээд ийм хоол хийж өглөө. Маргааш анчуу явах учраас монтон боц хийж өглөө. Янзын гоё монтон боц болсон. Дараа нь десерт хийж өгнө. За. Анчуу маргааш явах чагээд ийм алюминий пай хийсэн. Ийм хөлмтэй. Тэгээд ингээд морожентэй халуун нар нийттэй.
За Тронхеймийн хамгийн анхны гүүрэн дээр ирж байна. 1665 онд хамгийн анхны гүүрийг Наругт барьж ирсэн байна л та. Тэгээ 1860-аас 61 онд төлөвлөөд энэ гүүрийг барьсан гинэ. 680. За ийм Наругийн жинхэнэ нэг далайн иргэн юм даа. Байна. За энэ энд явж байна. Том сум байгаа. Энэ нан ингээд том концертнууд болдог. За нацуу. Nej. Энэ нанжуу ингээд сумын гоо сайхныг хараа сууж байна. Тин том хүмүүс юу гэдэг музей гэдэг. Бид нэг таврууч. Ер нь болчихсон. Тий. За энэгээр юм нэг баха үцэглэн гарсан байсан. Тэрийг үзлээ. Баха юм Наругийн юм чулуу юмнууд байна. Энэ Сарапргийн кофе гэсэн энэ мотор хийсэн юмнууд байна. Энэ модны урууд байгаа. За галт тэрэгний буудал дээр лээ. Ийм буудал ороо анчин чинь суун. Нэг том цогтой юм чирээ явж байгаа. Тэгээд билет авчихсан байгаа. Ахгүй. Гэтэ чи цаасаар нь авсан ч болно. Бараг тэр нь шүү дээ. Болно.